Дааларна лайн Фалунот зуны шүнч гигэтэй хэвээрээ 1994 оны 6 сарын 11-ний шөнө энэ хот анх удаа айц гэж юу гэдгийг мэдэрсэн. Нэр Матиас Флинк, нас 24, албан тушаал армийн офицер, зэвсэг автомат карабин 5, тэр шөнө 47 сум бүгд онцноороо түүхэнд үлдсэн. Энэ бол Фалунд болсон цус шөнө юм. Юунаас эхэлсэн бэ? Хардах сэтгэлөө, арх уу, эсвэл өмнөх өдрүүдэд айжмаар нурж байсан оюун ухаан уу? Фалун хотын төв, зуны шөнө. Гудамжинд хөгжим, инээд архины үнэр холилдсон уур амьсгал Матиас Флинк үүдээр орж ирэхэд л бүх юм нэг л өөрөөлж эхэлсэн. Ресторан дотор тэр найз бүсгүй Эвагаа олж харсан байна. Хоёрын харилцаа сүүлийн саруудад бүрэн замбраагаа алдсан. Нэг салж, нэг нийлж, дахин салсан яг л шатаж байгаа гал шиг. Тэр Эвагийн ширээн дээр дөхөж очиод дууга өндөрсгөө харцсан салгалж хуруугаараа шилэн дээр зохино. Эва нам дуугаар одоо болио Матиас гэж хэлэхэд тэр ширээг зөхөж шил хагалчихв. Хүмүүс зочиж эргэж харав. Хамгаалагчид гүйж ирээд Матиасыг хоёр гараас нь барьж хаалганы зүг аваачлаа. Түүний гудамжинд гаргахад салхи хүлээж хөгжим араас намсна. Флинк хаалгыг ширтэн нүд нь улаасан, амьсгаа нь хүндэрсэн байлаа. Эва төгдөрч хамт ажилдаг нэгнээс нь гэрт нь хүргээд өгж тайвшруулахыг хүсв. Гэхдээ Флинк одоо аль хэдийн уур согтуурлын дунд төөрч эхэлсэн байна. Тэр гинт инээж хачин зүйл ярьж эхлэв. Өнөө өглөө би дарга нартайгаа хамт нууц ажиллагаанд явсан, нисдэг тэргээр ниссэн гин. Түүний яриа утгагүй, гэхдээ өөртөө итгэлтэй, сонсч байгаа хүн дуугүй. Харин Эвагийн нүдэнд айдас тодорсон байлаа. Удалгүй Эва найзуудтайгаа диско клуб руу явсан байна. Флинк ардаас нь дагаж очиод дахиад өмнө дэгдээсэн. Хамгаалагчид дахин барьж хаалгаар гаргасан 2 дахь удаага, харин энэ удаа тэр буцаж орсонгүй. Гэртээ ормогц тэр гудлаа тайлаад хэсэг хөдөлгөөнгүү зогсов. Өөрөө нам гүм, зөвхөн цагны зөөлөн дул сонсогдно. Тэр толинд хараад нүд нь улааж амьсгаа нь гүн би бүгдийг засна гэж дотроо шивнэ. Шүүгэнийхээ хаалхыг нээж армийн хувцаа гаргаад түүний өмнө нь бахархалтайгаар өмсдөг байсан форм нь энэ шөнийн хар дарсан зүудний эхлэл болов. Флинк нэг нэгээр нь хөмсөж товчоо товчлно. Төмрийн хангинах чимээ өрөөнд цуурайтна. Тэр түлхүүрээ аваад гарсан. Шүнд үл хот унтаж байна. Гэхдээ түүний толгой дотор галд үрэлдэж байв. Тэр ажилдаг цэргийн анги хаалганы цаана хүүтэн агаар металлын үнэр. Флинк түлхүүрээ эргүүлээд агуулгын хаалгыг нээв. Тэнд ногоон хайрцаг, дотор нь автомат карабин 5 магазин 160 сум байв. Тэр бүгдийг аваад гар нь баг зэрэг жичрүү. Гарахтаа өргөст хашаад авч байгаад гарынхаа алхыг урсан ч цус тусалж байсан ч тэр юу ч мэдэрсэнгүй. Гудамжинд салхи хүлээн. Фалум намгүй. Гэвч түүний дотор юу ч тайвширсангүй. Тэр алхаж эхэлсэн. Тэр шөнө энэ хотын хувь заяа бүр мөсөн өөрчлөгдөх гэж байлаа. Филипп хотын төв рүү алхана. Гудамж эзгүй. Хаа нэг шөнийн цагаар ажилдаг такси өнгөрнө. Тэр цэрэг хувцастайгаа алхаж яваа мөртлөө яг л зүггүй зүүдэнд орсон хүн шиг л харахгүй гудамж бүрт гэрлээ навчина. Хотын цэцэрлэг рүү огцом зөөлөн хөгжим инээд сонсогдов. Тэнд хэсэг сургалтын залуучууд чүнийн баяраа дуусгаад буцаж явж байлаа. Тэдний инээд яриа хотын дээгүүр хөвж байсан тэр агшинд нэгэн ир ангал руу унсан сэтгэлээр зэвсгэн өргөлөө. Эхний буудлага цаг хугацаа яг тэр мөчөд зогссон мэт. Эмэгтэйчүүдийн дунд нэг нь газар онов, хажууд нь нэгний амнаас энэ юу юм бэ гэсэн дуугаарч амжаад дараагийн сум агаар хагалж орж ирэв. 2 дахь, 3 дахь буудлага, 4 дахь сум яг зүрх рүү. Тэр анх удаа буудаагүй. Энэ бол сургуулилт биш, гэвч тэр зогссонгүй. Нөгөө охин газар дээр амиа алдав. Нөгөө нь ам тавихынхаа өмнө туслаач гэж шивнэсэн. Дэрэгдэн нэг найз нь түүнийг тэрвэрт суухад гарт нь цус наалдаж Фалуны тэнгэрт тэр шөнө гинт амьсгал боогдсон мэт хүнд болов. Хотын гудамжинд эхэндээ хинч юуж болоод байгааг ойлгосонгүй.
Хүмүүс солиот буудлаа л гэж бодсон. Гэхдээ хэдэн секундын дараа орилолт гүйх чимээ цуснд буудагдсан айдас ноёрхсон. Флинк цэцэрлэгээс цаашаа алхав. Амьсгаан жигт нүүрэн дээр нь ямар ч илэрхийлэл байхгүй. Тэр яг л робот шиг алхаж байв. Парк гадан дээр дугуй унж явсан залуугаар ч ирэв. Тэр зүгээр л ажилласаа гэрлүүгээ харж явсан нэгэн байсан. Флинк түүн лөө эргэлзэлгүй чиглүүлж буудав. Нэг сум, нэг ам. Васагатанд ойролцоо хамгаалагчийн машин гэрлээ асаасан байв. Тэр ч бас юу болсныг ойлгохын тулд машинаас бууж ирсэн. Флинк түүнийг хараад хормын дотор автоматын дуу дахин тасарлаа. Тэр хамгаалагч газар тунж машиныг ирэл цусаар будагдав. Хэдэн минутын дотор 7 хүн газар унсан байв. Нийт 47 сум, 4 минутын айдас. Гэхдээ тэр айдас Шведийн орчин үеийн түүхэнд хэдэн 10 жил үргэлжилсэн. Хот гинт сэргэж эхлэв. Цонхнуудаас хүмүүс зухын хаа нэгтээ цагдаа гэж хашгирах дуу. Гэвч хинч яг юу болоод байгааг мэдэхгүй. Хүмүүс зүгээр л нэг зүйл мэдэрч байлаа. Энэ шөнө ямар нэг аимшигтай зүйл эхэлсэн. Буудлахын дараа Fallen хот дуугүй болсон. Гудамжинд орилол тасарч зөвхөн салхил шивнэн. Флинк ганцаараа алхаж явна. Буун гараас нь салсангүй. Хажуугаар нөнгөрөх салхил түүнд хариу өгнө. Тэр нэгэн гудамжлоо өргөж барилгын талбай руу орсон. Тэнд нэг том кран байв. Шүн дунд хинч байхгүй. Тэр шат руу авирч эхэлсэн. Харанхуй тэнгэрийн эсрэг түүний дүрс ганцаараа хөдлөнө. Өндрөөс хотын гэрэл жижигхэн цэгүүд шиг харагдана. Тэнд дээд талд тэр хэсэг хугацаанд зүгээр л суулаа. Амьсгаан жигд хоёр гартайгаа буугаад чангаатгсан хэвээр доорх гудамжинд түргнийг ирэлгэлэлзэн цагдаа нар хүмүүсийг холдуулж байна. Хинч мэдэхгүй алуурч яг тэдний дээгүүр ганцаараа сууж байлаа. Тэр кран дээр хагас цаг орчим суусан. Хинч түүнийг харсангүй. Бодол нь хоосон, харцсан намгүй. Гинэт тэр хөдөллөө доош бууж эхэлсэн. Алхан бүр металл чимээ гарган цууратна. Тэр гудамжинд буугаад төмөр замын шугам дагуу алхаж эхэлсэн. Түүний явсан зүг нь гэрийн зүг байлаа. Түүний ард айдас, түүний дотор юу ч үгүй болсон хоосон хүн алхаж явсан. Цагдаа нар хэдийнэ эрэлт гарсан байв. Тэдэн шижигтэн байв. Матиас Флинк байж магадгүй. Учир нь Эвагийн гомдол цагдаад хэдэн цагийн өмнө ирсэн байв. Тиймээс тэд Флинкийн таних цэргийн хүмүүсийг авч гарчээ. 2 цагта өнгө будаггүй ингийн машин сууж байв. Тэд төмөр замын дэргэд гэрэлгүй газар Флинкийг олсон. Нам гүм зөвхөн гутлын чимээл гарч байлаа. Флинк тэднийг анзаарсангүй. Тэр урд нь зүгээр л гүйж байгаа бодлоод чимээгүй даган алхаж байлаа. Цагдаа дуудан хэлв. Зогс зэвсгээ тавь гэж орилов. Флинк хариу хэлсэнгүй. Тэр толгоогоо эргүүлж нүдэнд тэд рүү чиглэнэ. Хормын дараа гар нь хөдөлж буугаа өргөлөв. Цагдаа нар гал нээв. Нэг буудлага агаарт хоёр дахь нь онов. Сум Флинкийн таацны хэсэг тусав. Тэр газар тунж буугаа алдав. Түүнийг газар тунсан чигтэн цагдаа нар гавлаж түргэн тусламж дуудав. Тэр үед цаг 3 цаг 25 минут болж байлаа. 2 цаг гаруй үргэлжилсэн шөнө одоо л дуусч байна. Түүнийг имлэгт аваачхад биеийнх нь баруун хэсэгт цум орсон, цус их алдсан. Гэхдээ тэр амьд байсан. Эмнэлгийн орон дээр тэр ухаан ороод хамгийн ихэнд хэлсэн үг нь тэд өгснөө гэж асуусан. Түүний хоолой сул яг л зүуднээс ирж байгаа хүн шиг л байсан. Тэр юу хийснээ бүрэн санахгүй байлаа. Цагдаа нар түүнээс чи яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэж асуухад тэр зүгээр л нэг өгүүлбэр л хэлсэн. Би юу ч ойлгохгүй байна. Би яг л зүудэндээ байсан юм шиг л байна. Флинкийг сэргээсний дараа эмнэлэгт хамгаалттай байлгасан. Тэр 1.69 промилийн архины нөлөөнд байсан батлагдав. Энэ маш өндөр түвшин юм. Мөрдөн байцаагчид тэр шөнө юу болсон? Яагаад ингэтлээ уурлаж буу барих шийдвэр гаргасныг асуусан. Эхэндээ Флинк юу ч санахгүй байв. Хожим тэр би архиуж дотор нэг юм хөдөлсөн мэтэл болсон. Дараа нь бүгд улаассан юм шиг л санагдсан гэж мэдүүлсэн. Эмч нар түүнийг архины сэтэлтэй төр зуурын психоз буюу алкохолны сэтгцийн уналт гэсэн онц тавьсан. Цагдаа нар тухайн шөнө буудлахын бүх газрыг хамгаалтанд авч 7 зогцыг олов. Тэдгээрийн дунд 5 эмэгтэй, 2 эрэгтэй байсан байна. Хоёр нь тентхийн даал регментийн сургалтанд оролцож байсан оюутнууд байжээ. Ингээд шүүх хурд юу болсныг та нарт ярьж өгье. Флинкийн эмнэлгээс гарсны дараа Флинкийг Стокгольмын шүүх рүү шилжүүлсэн. Ерөнхий шүүхийн аюулгүй байдлын танхимд шүүх хурал эхэлсэн. Тэр гин бурууга хүлээж би юу хийснээ санахгүй байгаач бүгд миний хийсэн хэрэг гэж тэр мэдүүлсэн.
Шүүхийн гол асуудал тэр үед ухаангүй байсан уу эсвэл ухаантайгаар буудсан уу? Шинжээчдийн дүгнэлт гарав тэр шөнө төр зуурын сэтгцийн уналтад орсон өөрийн үйлдэл ухамсартайгаар оролцсон иймд тэр бүрэн эрүүгийн хариуцлага хүлээхээр болжээ. 1995 оны 2 дугаар сарын 13-нд дээд шүүхийн шийдвэрээр Матиас Эрик Флинкийг насан туршийн хорихол оноосон байна. Тэрбээр Бета Берг болон дараа нь Хапаранда шоронгуудад 20 жил хоригдсон түүнийг чимээгүй сахилга баттай хоригдол гэж тодорхойлдог байв. Тэр 2014 онд суллагдсан дараа нь хаана амьдарч байгааг хэн ч мэдэхгүй. Түүний шинээр шинэ хаяг хамгаалалттай таних бичиг баримт өгсөн байдаг. Гэхдээ Фалун хот тэр шөнө болсон зүйлс мартагдаагүй. Жил бүр 6 дугаар сарын 11-нд хүмүүс Стоц паркт цэцэг тавьдаг. Тэнд чулуугаар исэн жижиг дурсгал бий тэр чулууг айдсан чимээгүй гэрч гэж нэрлэдэг.